Сайн уу? Анаа байна. Тэгэхээр ажлын томилдоор явах гэж байна. Тийм болохоор яг хувийн аялал биш. Гэхдээ аяллаа тэмдэглэл хийж гаргая гэж бодлоо. Яг хэрэг олыг үзэж амжих ч юм уу, тийм аяллаа маягийн хийж амжих хэсгийг мэдэхгүй байна. Гэхдээ өмшөөд урсууд авах нь үүтэй ч эзэг. Тэгэхээр хэрвээ Швейцарын Давос руу яаж явсан үзэх юм бол энэ видеод өөртөө хандаа. Энэ видеог үзэж байгаа хүний аль аялалтаа заавал одоо ашиглах, хий зөвлөж байгаа 5 төрлийн аппликейшн тухай видеог бол үзсэн байх гэж байна. Тэр үзег байгаа бол бидээр холбож өгсөн байх бол тэрээр бас энэ удаагийн видеогийн зарим зэсгийг бол тайлбарлаж өгсөн байгаа. Тиймэрхүү ч цэвэрх буугаад нэг амарчаад дүүрэн цаагаад суусан. Энэс цааш идүүлээ дагуулсан. I should have noticed. I should have spoken up before we got tangled in an empty love. Take what you think you wanted. Сайн уу? Тэгэхээр сүүлийн видеоноос хойш бол бараг 48 цаг өнгөрсөн, арьс 48 биш, 30 хэдэн цаг өнгөрсөн явж байна. Дэлхийн эдийн засгийн чуулганы одоо эхний бүтэн өдөр бол өндөрлөлөө. 11-р сарын 21-ний өдөр дуусч юм. Өдөр Klaus Schwab нээлтийн үгийг хэлж нээсэн бол Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ дээр гарч бас том юм ярьлаа шүү. Гэх мэтчлэнгээр бол Давост болж байгаа дэлхийн эдийн засгийн 50 дахь удаагийн чуулган эхлээд байна. Хэрвээ сурвалжлагыг нөтөр үзэх юм бол Bloomberg-ийн эфирээр үзээрэй. Тэгэхээр эхний өдрийн ажил дууссан. Оройд бигээс registration буюу бүртгэл рүү очиж дахиж өөр мандат нэмж авах шаардлагатай болсон. Ажил дуусчаад байлаа. Явж тийшээ очно. Next stop Davos stop. Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр яг энэ Давост байгаа ямар ч нэг 3 буудал хязгаа газар байна уу? Дунд нь галтрийгээр нь явчих болдог. Тэгээ хамгийн зугаатай яг эдгээр өдөр үзэж ерөөсөө тасалбар шалгахгүй үнэн үнгөө явчих болно. Тэр үнгөө явж болохгүй байсан бол би ямартай ч үнгөө явчлаа. Тэг үнгөө явна. Зүгээр яг эдгээр өдрүүдэд. Эхний өдрүүдэд registration шөнийн 1 цаг хүртэл бол ажиллаж байгаа. Эхний өдрүүдэд registration буюу бүртгэл шөнийн 1 цаг хүртэл ажиллаж байгаа. Зүгээр агаад шөнө хэдэн цагт ч ирсэн. Тэгэл pick up хийгээд явчих болно. Оройгийн зайрмаг байна. 2.9 франк болцоор синема гөрөө. Тэргээ ирэхийг хүлээгээд байж захта. Convenience store гэж байна. 13 минут байгаа. 20 минут юм шүү дээ. It doesn't do us good to memorize details of another time. Сая 24 мянган баг штэ болчихлоо Instagram дээр. Liebe Fahrgäste, wir treffen in Davos Platz ein. Das Zugteam bittet alle Fahrgäste auszusteigen und verabschiedet sich von ihnen. Ladies and gentlemen, we are arriving in Davos Platz. All passengers are kindly requested to leave the train. Hi, сайн уу? Зя. Чуулганы 2 дахь өдрийг эхэлсэн явж байгаа. Давосын төвөөр хэсэг аялын юу байна? Never too hard, follow your heart. Never too hard, follow your heart. We can both leave it all behind. Oculus Rift гэдэг юм нөгөө VR-ийн headset гэдэг баггүй юу? Тэгээ 4 янзын кино олоод энэ үзүүлж байгаа юм байна. Би яг нөгөө NASA-гийн
киногийг нь үзэх гэж 20 минутын урттай кино байгаа. Гэхдээ нэг 5-6 минут орчим үзэх байх ямар байх вэ харъя. Харамслаа би дотор нэг ямар байх вэ гэсэн чиг үзэж байгаа. Гэхдээ үзэж дуусчаад ямар шүү experience ямар байсан тэрийг хаалцсан. Яг гартаа барьж байгаа юм болохоор юм сонголтын зүйл юм байна. Бид чинь лифтийг том тааруулж өөрчлөх боломжтой гэдэг нь болох зэрэгсэн. Ready when you are. So you can pop that on. Back of the head first onto the front. I'm going to give you a hand with these straps because it's probably going to be quite loose once it's on. Enjoy it. Still away with the morning light. Oh, 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 oh. Stop looking through the telescope. Find out what really matters most. Oh. All done? No worries. Let's take you out the experience. What I'll do now is I will loosen the straps on your feet. You can take your headset off when you're ready. Welcome back. Thank you. No problem. That was cool. Yeah, really good fun, Yeah. right? Yeah. Looking directly down and up was not really a good idea. In space as well, yeah. So бид хоёр 15-14% цэник байна. Зөвчсөн. Cheers. Эндээ бусад орнууд айгу present set байна. Yeah. Манай Монголч Латик би нэг хүлээ байна. энэ нөгөө нэг ийм улсуудын өөрийнхөө павильон хаусууд байгаа байхгүй эсвэл түрүүн тань Оросынх байгаа юм, Украиных байгаа юм. Энэ Турк, Türkiye хаус яг хүмүүсийг оруулахгүй байгаа ч гэсэндээ байгаа байхгүй юу? Нээлттэй Гэхдээ яг эвгүй бас тэгээд зүгээр ингээ хар дээр цагаанаар Түркийн хаус гэ хоёр хүн битцсэн. Бусдад нэг хэлбэр нь хасаг логоо авсан. Тийм Türkiye хаус айгүй юу Нууцтай байсан. байсан. Харин тийм нөгөө тэгин чинь нэг компаниуд өөр өөрсдөө ингээд промот хийсэн сурталчилгаас гадна ус орнууд ч гэсэн өөрсдөө төлөөлж байгаа байхгүй юу? Өмнө нь гэхдээ болдог байсан гэсэн манай Mongolia Night гэдэг. Mongolia Night болж байсан. 2 жил өмнө болж байна. Гэхдээ яг тэгээд Тэр чинь TTV ивент байхгүй юу? тийм заавал нэг ивент хийхээсээ илүү зүгээр яг ингээд ирээд Монгол гэдэг орондоо гашуу ингээд хөрөнгө оруулалт хэрэгтэй шүү гэдэг юм тийм. Нэг тиймэрхүү юм байвал уг нь ингээд Хөрөнгө оруулалт ийм боломж байна. Бид нар та нарт ийм үнцний санал болгож байна. Та нар сайн нэг хэвцээд. Айл ал чинь тэгэл үн айл талыг хэвслэл хийчихгүй тэгэл биднэрт хөрөнгө оруулаач гэж суугаад байхгүй ш. Бид нар ингэж та нарыг хөрөнгө оруулах ингэж өсгөнө гэдэг. Гэхдээ юм гуйж байгаа позишнаас очивол угаасаа амирх өгүүлэлтэй. Гэтэ ер нь бол Давосын одоо ингээд гол хүчин гэх юм уу тий одоо яг энэ олон жил яагаад ингээд одоолтол ингээд хитэн дэлхийн хамгийн лалаг компаниудын дээсүүлээд хамгийн одоо мундаг дээр тагчдаг хүртэл ингээд уралдаа авчруулж чадаад байгаа юм нууцна. Ерөөсөө тэр нэг одоо гүшмний цан гэх юм уу тий хилцэл болж байгаа тэр юмд л ерөөсөө нууцна байхгүй. Түүнээс нэг зүгээр нэг форумыг бол хинц зохион байгуулсан шүү дээ тий хин ч ингээд бүр илүү Давос шиг юм логистик хувьд бол хамгийн хэцүү газар байхгүй. Тийм. Швейцарын ууланд амар үнэтэй ирэхэд хэцүү газар цас мастай үед ингээд заримдаа бүр нуран бол цас нь нуран болж муулдаг ийм газар заалах юм бол Суудлын өрөө байхгүй. тийм өрөө амар үнэтэй ийм газар биш өөр газар зохион байгуулсан ч гэсэндээ нэгэнд бий болчихсон энэ брэнд дээрээс нь тэр цаана байдаг одоо тэр яг behind the scenes буюу тэр хүчний ард болж байгаа тэр яриа болон одоо тэндээс гарч байгаа шийдвэрүүдийнх нь хүчин ер нь бол ингээд Давос яг ингээд хүчин тогтнож байгаа юм шиг надад санагдсан. Тэгээд ирж байгаа хүмүүс нь ч гэсэндээ угаасаа яг тэрийг мэдж байгаа тийм ч учраас ирдэг. Одоо би ингээд компаниудын оройны нэг юмнууд дээр очингууд ингээд хүмүүстэй танилцсангууд хотел байж байхгүй. Гэтэ яаж яж байгаа зүгээр л энд байх ёстой. Тэгэл энд ирчих юм бол би бизнесийнхаа хамтрагчийг олон жил хүмүүсээс одоо үйлчлүүлэгч олон гэл ингээд тэр ажианаатай ингээд ямар нэгэн зорилго тавьсан. Тэгэл ирнүүдлээ ингээд тэрийг хөцөлдөл яаж яж байгаа л парт дээр ороод нэг юм дуугаар Нөгөө Zappos-ийн үс захирлийн гаргаж ирсэн term байдаг шүү дээ. Return of collision гэдэг. Зүгээр нөгөө return on investment гэдэг чинь төстэй л байгаа юм л да. Юу гэхээр ингээд хооронд нь яг үн цэнтэй бие биендээ ашиг одоо үн цэнийг бий болгож өгөх хүмүүсийг зайг нь багасгаад ойртолцоо тавьчих юм бол хоорондоо мөргөлтгийн хэрээр тийм дунд одоо үнцэн одоо бидний хэлдгээр нөгөө суусан газар шороо хатна гэдэг үг байхгүй. Тэгэхээр энэ жижигхэн юм тосгон дотор одоо чи баг 30000 хүн байгаа шүү дээ. 30000 энд амьдэрдэггүй 30000 хүн нэг дор ингээ бөгнөрчөнгөт 30000 нь аль биесны ёсны 30000 болдог гэсэн юм. Тэгэхээр ингээд бөгнөрчөнгөт эн чи яг нөгөө маш богино цаг хугацаанд яг юм хэлснүүд хийх боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нэг хоромт бүрд одоо ногдох тэндээс үйлдвэрлэгдэж байгаа үнцийн бусад үеийнхээс хамаагүй өндөр байгаа учраас яг чиний сайн хэлэх гэсэн санаа бас энэ байгаа шүү дээ. Ийм богино хугацаанд хэлсүүдэл хийгдэх боломжтой болно. Юм болно ил болохгүй компани болон өөрсдийн хаусынхаа хажууд бол нийлээд ийм нөгөө тусдаа уулзалтын өрөө, хаалттай уулзалтын өрөөнүүдийг хүртэл гаргаад ирсэн байгаа. Тэр үеэрээ ямар шийдлүүд хийж байгаа болно. Ерөөсөө
дараагийн жил, дараагийн 5 жил, 10 жил юу гэдэг тэрийнхээ эсүүд ихсэн хийж болох байхгүй юу? Нэг бизнесмени бид нарт жишээ олгож ярьжсэн. Жилийн бизнес одоо тэр тухайн бизнесийн орлогын орлоготой холбоотой хилцлүүдийн 80% нь даваасны 5 өдөр болдог. Бусад юм нь яг жилийн үедээ л ажиллаж байдаг. Гэхдээ тийм хэмжээний одоо networking те хүмүүстэй танилцах, хилцэл хийх ажлыг зөв 5 хоногт ингээд амжилттай байхгүй. Тэгэхээр ер нь бол бас хүмүүс бол энд бол тэгэхээр бүр ямар нөхцөлтэйгээр яаж ажиллаж амьдраад байгаа юм бэ баг мэдчихэж байгаа юм бол гэмээр л байна. Би бас өөр ядарч ийн гэжгүй одоо гомдлохоос бараг жоохон санаа зам орлоо. Харж байгаад амрыг. Харин дээрээс нь одоо тийм энэчлийн фичм болохоор stakeholders for a cohesive and sustainable world тогтвортой хөгжлийг цогцлоох оролцогч талууд гэж хэлж байгаа. Тэгэхээр тэр одоо оролцогч талууд буюу stakeholder гэдэг тэр одоо олон талуудыг нэг дор авчирч байгаа нь яг формын гол онцлог байна шүү дээ. Тэгээд 50 жилийн өмнө бол энийг бол нэг хүмүүс ярьдаггүй байсан. Тэгээ одоо бизнесээр уулздаг ч юм уу. Улс орны улс төрийн одоо лидерүүд улс төрийн шугамар уулздаг байсан бол төрийн бус одоо тэгээ олон улсын компаниуд улс төр бүгднийг нэгт орж цуглуулад яг тэгэнгүүтээ за одоо ийм асуудал энийг ярьж гэдэг юм. Ингээд нэгэн газар авчирсан болохоор ерөөсөө яг 50 жилийн өмнө магадгүй энийг 50 жилийн өмнө хийгээгүй 10 жилийн өмнө хийсэн бол энэ тэгж ярихгүй байсан. Тэгээд нөгөө Klaus Schwab одоо тэр яг үсэн агуулгын гол юм нь бол ерөөсөө яг цагаа болоод амар зөв цагтаа шинэ юм платформ бий болгоод тэгэл тэр нь ингээл ерөөсөө органикаар expand болсон. Гэтэ оролцогчдын тоол ерөөсөө 3 мянга болов. Тийм яг адрес одоо ийм цагаан өнгийн байжтай хүмүүсийн чи энэ талаар нэрээ мэдхөө нөгөө левелүүдийг нь өөрөөр өнгөтэй байгаад байгаа. би энийг аягүй судалсан аягүй тааш. Гэтэ ер нь бол аягүй сонирхолтой байсан байхгүй. Яагаад тэгэхээр хүн болгоны ингээд одоо мандат гэж би л орчуулад байна. Мандат. Энэ мандат нь болохоор өөрөөр өнгөтэй. Ерөнхийлөгчийг харсан уу? Энд нэг ялгаар юм даа. Цагаан хэрнээ энэ дугуйнд ялгаар одоо холограм гэдэг байхгүй. Тийм холограмтай бол одоо яг ерөнхийлөгч төрийн тэргүүн эсвэл одоо маш өндөр албанчлалтай сайдууд байгаа. За тэгэнгүүтээ ийм цагаан хэрний хажуудаа нэг жижигхэн цэнхэр юм байна. Тэгээд цэнхэр цэгтэй нь болохоор стратегийн төлөвлөлт буюу одоо жилд хэдэн сая доллар энэ эдийн засгийн фонд цацдаг, хандлагдаг гишүүн байгууллагууд төлөвшөв. Бид нэр бол нэлээд бас ингээд одоо променадээр байршуулах, за дээрээс нь хөтөлбөрүүдэд одоо оролцох, дээрээс нь стратегийн төлөвшүүдийн лаунжууд орох гэх мэт юм нэмэлт одоо давуу талуудтайгаар ордог. Дараагийн 3 дахь одоо VIP дааж биднийхэн дээлээ. Айгу энийг нэгтгэж сүртэй хүлээж авахгүйсэн чи айгу чухал гэдгийг ойлгосон. Цагаан нь бол ерөөдөө VIP даа ордог. Ихэнх газрууд руу урлаг энэ цагаан өнгийн байж бол хамгийн дээд нь одоо тэгээ цагаан дотроо юм гурав юм. Тийм дахиад бас таа. Тэгээд цагаанууд бол ерөөдөө ихэнх газар руу урлагтай урлаггүй орж болно. Дээрэс нь plus one буюу одоо тэгээ хамтдаа явж байгаа эхнэр нөхөр ч юм уу эсвэл одоо хүн оруулж болно гэх юм айгу их давуу талтай. Тэнгуү сэтгүүлчдийнх болохоор шар өнгөтэй. Хөөх өнгөтэй яг энэ доотх шиг өнгөтэй болохоор эдийн засгийн формын ажилчдын өөрсдийнх нь дааж байгаа. 800 орчим хүн ажилладаг гэсэн. Гэтэ энэ бол бүгдээрээ ирдэггүй. Яг холбоотой хүмүүс нэрдэг. Тэгээд юу байгаа? Purple буюу чимээлийн ягаан болохоор туслах ажилчид яг одоо үйлчлэлийн ажилчид ч гэдэг. Миний өмнөх аялын видео тэмдэглэлүүд дээр гарч ирсэн да би болоод манай дүүт хоёр очсон газар болгоноос ялангуяа хөлийн чанад явж байгаа бол хот болгоноос ээж рүүгээ юу ил захлын явуулдаг байхгүй. Тэгэхээр өнөөдөр юунаас Давосоос ээж рүү ил захлын явуулах гэж байна. Болцсон. Нэгэд бичсэн. Яа. Ээж очихоор нь хэлээрэй. Ямар гоё юм бэ? Гэртээ юм ширээтэй болмоор байна. Би яасан гэж хай. Энэ бол нормал. Нормал тань. Сайн байна уу?
Энд чи би зүгээр нэг Instagram дээр ингээд оруулаад хаана явж байгаа юм. Над руу дагуулсан байгаа юм байна те гэж бичээд дагуулсан шүү дээ. Тэгээд таарсан. Яг одоо subscriber-тай уулзч байна. Yeah, no, she was explaining me how this. Тэний бол нэрхийг мэдсэн бол She could explain better how this new park is collecting members. Норчмагийн сурдаг сургууль тэр гинэ. Yeah, he's. Тэр байна. Тэрний юу гэсэн үг гинэ? Зарын юун дунд сургууль юм байна. We can both leave it all behind, washed away with the morning light. Stop looking through the telescope, find out what really matters most. Words put into motion, rise and fall, forever changing shapes, light as air carrying weight. Life flitters in silence. Nobody knows how much there is to spend fighting for a better end. Never too hard, follow your heart. Never too hard, follow your heart. За, блогийн хэсэг бичиж заяа. Хай. Би юуны Instagram дээр эндээс лайваар харуулсан юм байна. Ямар ч влог зориулсан энэ хэсгийг бичиж авчи. Бинд асууж энэ влог хийн бидтэй Anu goes to Swiss гэд. Ямар ч дүрсээ аваад явж ийн энэ тэндээс тэгээд нэг юм босох бах уу? Нэг тийм бүрийн хэмжээний storytelling юм биш ч гэсэндээ бүх дүрснүүдийг эвлүүлсэн юм влог бол гарах ба. Тэр камер дээр дүрсүүдээ цуглуулж байгаа. We can both leave it all behind, washed away with the morning light. Stop looking through the telescope, find out what really matters most. We can both leave it all behind, washed away with the morning light. Stop looking through the telescope, find out what really matters most. Давосоос хөдөлсөн явж байна. Ландкартаар дамжаад Цюрих орно. Тэр гэн бол утгатай. Гэвч юм байна. Хүмүүс юм байна л дээ. Цюрихт ирсэн байна. Одоо төв рүү хэсэг болж маргааш өглөө гарах хэсэгтэй. Тэгэхээр Цюрихт хоног. Тэгэхээр нэг хоног дотор юу хийж болох юм бэ? Нэг хоног шиштэй жоохон богино зарлаа. Юу вэ? За юуны Цюрихийн Old Town гэдэг нөгөө хуучин хотын хэсэг рүү бол явж байна. Энд дандаа нөгөө tram буюу одоо юм троллейбус шиг тэр ихсэд тэртэй tram тэгэл галт тэрэг автобус гэдэг нийтийн тээврийн үйлчлэг аягүй сайн хөнгөцсөн болохоор ингээл би энд амьд ирчдэг. Тэгээ мэдээж хэрэг хуушны одоо Европын хотуудын нэг учраас аягүй алхдаг хот. Хот бол тэр чигээрээ хараад амар их манантай байна. Давосоос гараад явж байгаад ландкарт өнгөрөөд бол ерөөсөө манан буугаад эхэлсэн. Иргэн тойронд галт тэрэг харсан шүү дээ. Тэгэл яг тэр чигээрээ ингээл Цюрих рүү орж ирэхэд яг манан тэр чигээрээ байж л байна. Хонх сонсогч нь оройны 7 цаг болж байна. Оройны 19 цаг тийм. Оройны 7 цаг болж байна. За очиж харуулъя. Ер нь их газар барыг ирсэн. Гэтэ замдаа явж байгаа нэг гой газар боллоо. Гоё шиштэй. Марцсан гэх юм уу. Миний ард байгаа Контики гэдэг байна. Харж байна. Тэгээд бичих нь унших бол First Legal Weed Coffee Shop.
мансууруулах бодис одоо мансууруулах өвстэй хууль ёсны хамгийн анхны Цюрихт хамгийн анхны кофе шоп. Тэгэхээр энэ удаагийн эдлийн нэр дуусч хамт байсан баярлалаа. Энэ видео таалагдсан бол лайк дараарай. Өөр бүс сэтгэлийн хуваалцах юм бол доотлын коммент хэсгийг ашиглахыг зөвлөж байна. Түншлэг миний сувг хэрэг subscribe хийх бол энэ доотлогоо subscribe гэсэн хүчийг дараад хажуу бүхнийг дарчих. Гэсэн үг намайг шинээр видео оруулахаар та нарт notification очих болно. Хамт байсан баярлалаа. Дараагийн даваа барилтыг уулзъя.